5 дугаар байранд бичигдэж байгаа. Хэрвээ Fire цуужих юм бол амжилтаараа тэднээс илүү гарах маш чухал ач холбогдолтой тоглолт. За тэгээд их одоо залуугаасаа Монголын сүм хүмүүст ялангуяа их хэцүү нөхцөл байдлаас шийдчихлээ. Джей Кармен шийдэл оновчтой 6 хоног. За hand of дамжуулт дээрээс Ануужин аркны ард суларсан холын шийдэл оновчтой болж байна. Хаалт оновчтой. Сод цэцэг ганц бол тэр ер нь сайн хамгаалтыг хийгээд байна. За үнэзээ ингээ гараад ирэх юм бол чи. Монголын эмэгтэй лиг дээр түүний хэлэхэд бол буруудахгүй бах. Тинагийн хүнд байдлаас тогтсон оновчтой. Сод цэцгийн дундын шийдэл оновчтой болсон. 15 гараасаа алтчуудаа хурдан довтлогоо цацрал яг л өглөөдөө Минжирмаа найдвартай байлаа. За өөр дөр бөмбөгийг удаалгүй дамжуултыг өгөөд дээжээс дамжсан бөмбөг эргээд Минжирмаагийн оноо олж дуусч байгаа. Манай ангид 19 болтой дуудсан. Заслааны эсрэг талд довтлоод солгоо довтлогоо 2 оноо авч байгаа юм байна. Пикнрол дээр гой зөрсөн үлэм задлаа цацрал суул шийдсэн цацралын 3 оноо 12 дэх тооны харьцаг хэзүүлсэн. Илүү их алдаггүй тоглоомод алдаад байгаа да. Ганц бол 2 оноо. Ануучингийн дамжуулт болчихудаа. Номингийн хамгаалалт нөхөж ирсэн ганц зуул бөмбөгийг гаргаж өгч чадсан. Ганц зуулийн олон шийдэлт оновчтой. Дараас нь 5 онооны зөрүүтэй болсон сод цэцэг аргалаа гараад ирсэн. Өөрөө дайраад явах боломж түүнд байна. 2 оноо авлаа. Ийм сод цэцгийг Чигшээ багийн гараанд хүртэл гарч тоглож ирсэн. Нэг багийн ахлагчаар тоглож байлаа шүү дээ. За Blacks-ийн маш хүчтэй контакт юм аа. Үнэр заяа. Өөргөө довтлоо. Довтлоо новчгүй хатгсан бөмбөг 2 тууламж үнэр заяад үсээд 2 оноо авлаа. Ирлээ. За энэ дамжуултуудыг цацралч үнэхээр өөлөх зүйлгүй ямар гоё өгч гинэ. Өөрийнх нь холон шийдэлтэн ч гэсэн оновчтой гэсэн 145 дээрээс холын шийдэлт оновчтой болсон. 19-25 тоглолтын хэмнэлийг өөрчилсөн. Түрмсүрэн дасгалжуулагчийн их зөв нүүл болчих шиг оллоо. Цацрал алдахыг хүсэхгүй байна. Олон ч газар цугт хамтдаа тоглосон ийм хоёр тоглогч номин тоглоом оновчтой. За хийх цаг нь болсон баха. Орч чадвар тийм. Ганц бол нэг хийцэн байгаа, хоёр дахь нь байна гинэ. Гуруула хамтдаа орж ирсэн шүү дээ. Роялга алсан. Номингийн довтлогоо оновчтой бол ганц бол шидчих зай байсан. Цацрал эргэлцэхгүй шидэж байгаа. Энэ удаач гэсэн шидэлт нь унж байна. Дөрөвд холын шидэлт 12 оноо. Буул бөмбөгийг таслаад эргээд довтлогоон шилжсэн. Түүний нэр дээр бичигдэж байгаа. Энийг хамгаалан тоглож байна. Ямар гоё дамжуултыг гаргаад өгсөн бэ? Номингийн ээлжид онаавалт 20 тунг өнөө заяа бөмбөгийг салгаад явсан. Багийн 20 доо шидэлтэй алддаг да. Тунгалгийн довтлогоо ямар гоё довтлогоо байсан бэ? Ингээд тоо 29-40 болохгүй сайн эсвэл муу тоглолтыг үзүүлж байгаа юм гэж хэлээд байгаа ч гэсэн. За гайл хэцүү байлаас довтлогоо оновчтой болголоо. 33 өглөө зөвхөн шийдэлт биш бас самбарлуу дайрсан тоглолтод тэдэнд давуу талыг авчирж ийсэн бол уулцсан байна. Хөдөлгөөн удаашрсан. Тунгалгийн хоолой шийдэл самбартаа дунж байна. Хоёр тургуулаа хоёуланг нь алдчихлаа. Аргатад ямар сайхан боломж гараад ирвэ. Нөгөө талд нь Jackson Carmen ингэж хийдэг юм а гэдгийг л утгаар нь харууллаа. Цаан доор бол суул хараад өгсөө. Дамжуулалт 2 оноо олон төгслөө. Манай зөрүүг ахаад ойртол боломж байна. Суул Carmen энийг хийлгүй яах вэ? За энэ тоглолтын үнэхээр одоо Blacks за Дежавийн довтлогоо оновчтой болсон. Үнэхээр хойно үлдээс номин илүү алхалж болох ойрхон байлаа да. За хамгаалтан дээр эргээд сод цэцэг илүү нэг дамжуулт өгчих боломжтой өөрөө довтлогыг илүү дүүтсэн сод цэцгийн 2 оноо тэр дор нь авч шүү. Өнөр зайгийн холын шийдэл оновчтой болсон. Энэ тоглолт ихснээс хойш за хоёр үүсгэлээ. Ануужин хариуг нь барихад 3-аа шидлээ. Дээжа самбарт ганцаархна хашиг тоглож байсангүй. Үйлчлэгийг бол маш зөрөгтэй хийдэг. Энэ удирлын ихэнх хэсэг дуганд тун өвтөг хийгсэн. За тунгалаг 3-аас маш олон шидэд оновчтой. Анхны камера амархан харж байна. Сод цэцэг 3-аас ээж дараас халдварлаад ихэлсэн байна. Муратын бол энэ дүрлцэн галыг багцснаас хойш ер нь довтлогын хамгаалалт Баярцаас ихээр болж байна. Энэ удаад
шалтсан дамжуулалтаар алдаа гарах хэрэг байхгүй айлал багт. Солон горж ирээ задлсан. Булангурваас шидэлт номчтой. яг нэг үеийн залуу хоёр тоглож байгаа алдааны асуудал. Ороогүй хоёр алдаатай яваа Карманы ямар гоё дамжуулалт номон дээр ирч байна. Ямар ч зай байдгүй. Голоор нь харин зүсч орж ирээд үндсэн хийдэг юм ал хийлээ. Солон доороос маш тайван байлаа. Тавуу байдлыг үүсгэх хэрэгтэй байна. Ануучин дээр алдаа гарсан. Довтлохог тооцоо. Алдаатай төгсгөл оновчтой боллоо. Маш чухал оноо байлаа шүү. Хоёр тоглогчийн голоор 3 дахь тоглогчийн эсрэг явсан. Өөрөө 2 дахь боломжийг үүсгээд 62 дахь оноос дамжуултыг татгуулж чадлаа. Үлэм талбай дээр ороод ирсэн байна. За яа цаацралын 3 оноо. 65 69 4 алдаатай байгаа. Карманы дундаж шидэлт оновчгүй тунгалаг 2 дахь боломжийг үүсгээд 2 оноогоо авч байна. Нүүр дээр нэрсэн цацрал 3-аас цацрал дараасаа олон шидэлтүүд 3 онооны зүрхтэй олгоод тоглолтод буцаалбар руу дайрсан бол яах байсан бол да 10-аас харин тунгалаг дараалсан 4 оноог өөрөг нь нэрээр бичүүллээ. Тунгалаг зүүн талдаа алгасан довтлогоо дахиад оновчтой болсон. Ингээд тунгалагын дараас нь 4 онооны араас довтлог харыг завсарлагаас гараад ирсэн. Файрц дөрөвдөөний завсарлага үйлдсэн довтлогог нь тоотж байгаа юм байна. Өндөр байгаад баг нь Fire байна. Ахаа шидсэн. Бул 2 дараалсан шидэлтийг алдахыг хүссэнгүй. 75 73. Дэндүү чухал шидэл. 10 баг. Маш чухал тоглолтод хожиж 4 хожил 3 хожигдол гэсэн амжилттайгаар хүснэгтийн 2 дугаар байранд бичигдсэн